Доороо 3 минут бичлэг хүрч байна. Тэгээд ойр бас бичлэг оруулах хэдэн өдөр өнгөрсөн хаа ойр айгүй завгүй байсан. Яг зав гарахаараа л хит юм дөө. Тэгээд яг 3 минутын бичлэг хийж гисэн шалтгаан юу нөхөр жоохон залхуу болсонтой холбоотой байхгүй. Би айгүй нэг зүйлийг удаан ярихаас жоохон залхаад байгаа. Тийм болохоор яриад газ дуусаад тэгээд техникийн оролдоод байвал арай л амар санагдаад байгаа байхгүй. Тийм болохоор 3 минутын бичлэг хийж эхэлж байгаамаа. Тэгээд за юуны тухай ярих вэ гэхээр тийм бүтээр үйт заяа. Дээр үчигстэй жилийн өмнө л доо. Жилийн өмнө наваа дагдаг гэсэн хорны йог асуудаг гэсэн хүмүүс ингээ хорны йог ном заргаж яхад анх хөшөөраад худалдаж аваад тэгээд хайцсан хүмүүс үүдэг. Тэгээд яг тэр нэг цаг гарангийн лайв хийдэг байх үед үздэг байсан хүмүүс дотор би яг урт наслуудаг сүмийн тодорхой хэмжээний нууцуудыг бас хэлж ирсэн те. Жишээлбэл бэлгийн энерги хөрвөлт гэж юу гэлт юм бэ гэдэг санаа бол одоо би өмнө хэлээд өнгөрцөн болохоор одоо нэг нууц санаа биш байхгүй. Бэлгийн энерги хөрвөлт гэдэг болохоор зүг зүгээр 50 байж байгаадаа хөргөхийг хэлдэггүй. Маш их сэрэлтэй ч юм маш их тийм эрчим хүч ялгарсан үе тэр маш их өндөр түвшний эрчмээ гадагшин цацахгүйгээр өөр дотор хургаж сурах хэмжээний тэр хүч чадалтай. Гэхдээ тэр нь болох бүдүүлэг биш шүү. Би товчлж байгаа болохоор тэг санагдчихэж магадгүй. Товчлж хэлэхэд ингээд бидээ хургаж шингээж чадахгүй том хэмжээний би мөхөдийн чадвартай, оюуханы чадвартай болохыг энерги хөргөх сурах гэж үздэг. Энтэй адилхан хурууны йог энэ дээр уул нэг зааж өгсөй нууцуд байсан. Би яг энэ амаараа яг энэ толгооноосоо яг багшаар заалгасан ч юм уу тэрнээс гадна бас тэр олж авсан мэдлэгүүдээрээ та нарт хэлж өгөхгүй л бол та нар заримдаа энэ зүйлийг насан туршдаач ойлгохоор тийм мэдлэгүүдтэй тахгүй. Яг одоо энэ бичлэгийг зүгээр анх удаа үзэж байгаа бол энэ дасгал масгал гэж мэдэхгүй хурууны йог гэж мэдэхгүй янз юм сонирхдаггүй зүгээр тэгээд канселчаарай. Яг 1000-ны ондоогоор өмнө жил ч юм уу намайг үзэж байгаад энэ бичлэгийг үзэж байгаа юм байна. Тэр хүнийг шагнаад хэлэхэд жишээлбэл юм ганцаардлаас ангижруулах интервал нэг иймэрхүү хаяаг гэдэг шүү дээ. Энэ болохоор суурн. Одоо энэ дотор ингээд зөндөө олон толгой өргөм йогод байгаа зөө. Зарим нь хэрэггүй. Гэхдээ энэ дотор яг түлхүүрүүд нь гэж байдаг зөө. Түлхүүрүүд нь. Жишээлбэл ганцаардлаас ангижруулах гэдэг тийм олон хүнийг өөртөө татах гэдэг тийм том йог байгаа. Тэрний яг суур бетон йог нь юу юм бэ гэхээр тэр ганцаардлаас ангижруулах байхгүй. Эсрэг хүүснээ татах, олон хүнийг татах гэдэг ингээд бүгд тэрнтэй хамаатай. Дээрээс мөнгө илүү олох ч гэсэн бас одоо ялангуяа танил талтай холбоотой. Чи ганцаараа ингээд дотор талаас өөрчлөгдөхгүй байгаа тийм чи юу ч болохгүй. Гэмтчлэг. Тэгэхээр энэ дотор нэг юм харахад энгийн юм шиг мөртлөө том харагддаг тийм төлхүүрүүд нь байгаа шүү. Тэрийг болохоор дараа нь тайлбарлаж өгье. Ядаргаа. Дээрээс нь би одоо яг угаасаа төвд мөнгөний сурчлаа гэд олон хүн тад үзэж байгаа дээрээ иймэрхүү юм ярьчвал дахиад нөгөө хүмүүс нь намайг муулаад эхэлнэ. Дээрээс нь та нарт одоо би ингээд нэг 3 минутын бичлэгээр ярьж өгөөстэй ойлгохгүй. Тэгээ яг тэр нэг өгүүлбэрийн цаанчсан задлаад илүү зөндөө юм байгаа шүү дээ. Бид нар бэлгийн энерги хөрвөлт гэдгийг баг 2 3 4 лайв болгосон. Тэгээс зарим нь ойлгоогүй л байт юм байна. Тэгэхээр ер нь бол хаяа заримдаа цагаан амьд хэршидэж байгаа тэгээ үтсэн. Хэрэв өмнө жил нэг намайг дагдаг гэж байгаа тэр ном авдаг гэж байгаа сонсч ирсэн байх юм бол тэр ганц хоёр түлхүүрүүд нь байгаа шүү. Тэр түлхүүрүүд нь өөрсдөө хайгаад болж байгаа. Баяртай.